Ханыг галбын говьд одоо миний омгнууд байгаа шүү дээ. Тийм буурн бас энэ буурн тайдаг. Энэ бас хамбогдоос ирсэн. Бас ханыг зөөр өмнө говь бас хамбогдоос ирсэн. Тийм өмнө хамбогдоос ирсэн. Энэ чинь одоо орооноохоор өөрөө хэд орон сойд гэлээ. Одоо ер нь энэ чинь 10 сайн байна та. 12 сар гаргаад нэг өдөр 9 хүйтэн болоод ирэхээр нэг үржлийн хэрэгтэн ажиллаа. Тэгээд нэг 2 сарын хугацаанд бол одоо орооных нь хугацаа үргэлжлээ нэг хээлтүүл үеийн орж. Тэгээд одоо энэ нэг одид бол яг идрээс одоо орсон. Хүйтүр тусмаа өөрийнх нь нөгөө гормон ялгарч одоо хээлтүүлэх чадвар нь тий. Одоо бас дулаан байлахаар айжуу бас орох юм тохиолдол энэ бас гарч байгаа. Тэгэхээр манай энэ арга хэмжээнд байна. Манай өөрийн дундгуйн олдгой хөрмөр үйлдвэрийн амгийн тэмээний бас хэлтгэж хэлтүүлэгчид ирсэн байна. Нутгийн өөр манай Монгол үйлдвэрийн бас хэлтгэж хэлтүүлэгчид ирсэн байна. Өмнөговь аймгаас одоо ханы эцээ өрн үйлдвэр, галбын говийн улаан үйлдвэрүүд ирсэн байна. Тэгээд Баян хонгор аймгаас бас ирсэн байна. Говь сүмбэр аймгаас энэ ирсэн байна. Одоо бас нэлээд өргөн юм бүрэлдэхүүнүүд энэ сүүлийн үед нөгөө малчид чинь энэ тэмээнийхээ ашиг шимд одоо төлхөө анхаарч байгаа. Тэгээд энэ төлхөө анхаарад байна гэдэг нь одоо эндсэндээ нөгөө бүтээгдэхүүний маань үнэлэмж нэлээх өндөр өртөгд одоо бас ашиг шимээ үйл одоо тэр хүмүүсийн эдийн засгийн хэрэгцээг хангаад байна. Тэгээд сүүлийн жилүүдэд бол одоо энэ бүтээгдэхүүний үнэлэмж байна. Нэг одоо хил ноос нэг 10,000 төгрөгийн үнэтэй гэсэн бол одоо нэг 15,000 төгрөгийн 25,000 төгрөгийн үнд хүрсэн байна. Одоо хил одоо 1 литр ингэний ундаа бол нэг 5,000 төгрөг гэсэн бол одоо 15,000 төгрөгийн үнэтэй болцсон байна. Тэгээ одоо энэ гарч байгаа ноос одоо энэ бүтээгдэхүүнүүд нь ерөөсөн бүр хүний эрүүл мэндэд одоо нэн шаардлагатай бүтээгдэхүүн болцсон гэдэг. Одоо энэ хүмүүсүүдийн одоо хэрэглэгчдийн бол эрх ашгийг одоо ерөөсөн аюул сайн хангаж байгаа. Ийм дотоодын үйлдвэрүүдийг эдний бүтээгдэхүүнүүд маань одоо хийгээд одоо бидний тэнцвүүцсэн өмсцэн энэ бүх юмнууд бол одоо энэ дэс маань үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээ ноол урлаг чанаруудыг бас авч одоо ямааны ноолороос дутгааргүй юм бүтээгдэхүүнүүдийг хүртэл одоо энэ тэмээнүүдийнхаа гарсан төлүүдээс энэ авч байгаа юмнууд бас байж тий. Энд одоо үндсэндээ нэг 30 гаруй одоо үйлдвэр 30 гаруй одоо энэ буур нэг 20 гаруй инг одоо энэ ачиг шимийн шалгаруулалтанд оролцохоор ирсэн байна. Энд бас өнгөрсөн жил энэ жилийн 신혼임인데 진짜 ямар сайхан өндөр тийм ээ. хамгийн өндөр тийм ээ юу. Одоо өндөр нь 3 м 3 м 6 см. Ямар сайхан гэдэг. Өнөөдөр 24 настай. 24 настай. Чи дэмэж одоо 40 гаруй наслна. Аймаг 30 гаруй. Хамгийн дээд нь хэд наслах вэ? 30 мөлий гараад. 40 гараад. Ямар сайхан. Энэ одоо 24 настай гэсэн үү? 24-тэй. Одоо өөр юм өндөр тийм байна уу? Байна. Одоо энэ үрдэл гэж байна. Тийм үү? Ямар сайхан. Энэ хөл гар гэж. Эсвэл төрлөг биш үү? Байруулч одоо бас галбын говийн улаан тэмээ тий. хамбогд сумын тэмээ. Галбын говийн улаан тэмээ гэж үйлдвэр. Батхан тэмээ тий. За. Буурн бас галбын говь. Энэ буурн уу тий? За. Хоёр инги. Сайхан. Ер нь тэмээдийн дотор галбын говийн улаан ер нь их болсон ёстой. Сайн байна. Өдөөч хөнгөсөн бол. За яа. Тэгээ ер нь Монголд байгаа тэмээний үйлдвэрүүд омгууд дотроос галбын говийн улаан их болсон ёстой. Ер нь их өндөр үертэй ийм онцлогтой тэмээ байдаг. Тэгээ үйлдвэр омг омгийн өөр өөрийн онцлогуд тус тусдаа юутай тэгээд Дундгуй аймгийн хувьд бол бас өөрөөр сонцлог нь яг Монгол үйлдвэрийн тэмээг бас яг энэ дэлгэр хангаа
хол дотроо малалж яадаг. Тэндээс олдохын хөрөнгө домгийн тэмийг бас үржүүлж гаргаж ирж байгаараа хурдны чиглэлээр гаргаж ирж байгаа юм онцлогуудтай. Манай аймгийн тэмээний одоо нэг махны уурга авах, сүүний уурга авах гэсэн үүрэгтэй гэдэг юм. Тэгээ хамгийн өндөр тэмээ гэж. За дүүсэн үү? Нет, это же еще что-то. The tallest camel from Omega province, Hamburg. 3 метр тав. 3 meters and 5 centimeters. Oh, 3 meter and 5 centimeters. I see. Манай тэмээнүүдийг манай элчин сайдын аамдынхан энэ амьдралдаа ийм том амьтан үзэг байгааг маамонт шиг санагдаад байна. Нөгөө арсан цаан шиг санагдаад байна. 3 метр 5 сантиметр үнэтэй тэмээ гэж. Яа, хөдөлгөөд өгдөө надаа. Тэмээгээ жоо хөдөлгөө. Цаашаа яваад. Some of them tall, some of them fast. It depends. Yes. Gracious and very beautiful. Very good shape. The color and the hair was so nice. Very vivid. Yes. This is some of them. Хайд маань энэ тэмээ өмж үзэх үү? You want to Будоор нь орчуулах таваач хиндэ. А вы хотите? Да, давайте. Давайте. Манай Киргиз элчин сайд 2 дахь удаа буцаж байгаа. Тэгээд тэмээ урж үзье гэдгийгсэн. А в Киргизстане у вас тоже там перблюдо, да? Да, есть у нас. Где-то 30 мянган тэмээтэй. Где-то 30 тысяч. 30 тысяч. Хоёр бүхтэй. Хоёр бүхтэй тэмээ 6 оронд л байгаа. Хятад, Орос, Киргиз, Туркмен, Казахстан, тэгээ Монгол. И несколько есть вот в Астрахань. Тэгээ эднийх ч тэмээг ашигладаг гэж хэлээ. За сайхан байна. Сайхан тэмээтэй юм аа. Таа гоё. Баярлалаа. Амжилтсаа. Танаа тэмээг манай элчин сайд нар их ихэмсэг тэмээ Хайд маань зураг авахгүй. Ишиг энэ дотроо. Тата яа. За тэгээ. Танаас. Танаас шүү. манай ёо дарах завсчих. Зургийг навцаад төлгөө. За дахиад ухарч. Сайн авч юм шиг хизээр өгшөө. Түнх сая юу гэрсэн? Хаваа машин аа. Оо тийм үү? Мөр савдгаа. Оо за. Яг өмчлөрсөн. Яг өмчлөрсөн. Төөр амжиж. Бинт явж байгаа. Ашигнаа. Яа. Давайте. Можно сделать? I'm living Mongolia, that's why. Толгой Монголоос явж байгаа болохоор тантай зураг авах гэсэн юм аа. Хоёр өдөр үзсэн. Thank you. Одоо тийшээ. Та нар тэмээний өдрөө зарласан шүү дээ. Та тэрнтэй холбоотой адууны өдрөө зарласан. Одоо дахиад тэмээний өдөр зарлж байгаа. Ер нь бол Монголын өв соёлыг дээжих тавдаг та бас хит хитэн зарлиг гаргалаа. Та энэтэйгээ холбоотой авч мэдээж үү? Тийм тэгээд одоо монголчууд бид ч одоо бахарх зүйлтэй гайхамшигтай зүйл бид маш их байна шүү дээ. Монголчууд бидний одоо оройн дээд шүтэн бол Чингис хаан. Эзэн Чингис хаан маань бол бидний оройн дээд шүтэн. Бидний одоо бахархал бол одоо Монгол морь, одоо Монгол тэмээ байна бас тийм үү? Бидний гайхамшиг бол одоо морин хуур гэдэг одоо дэлхийд алдартай улс орноо
улс орныхаа түүх өв соёлыг одоо дэлхийн ертөнцид солилцоход одоо Монгол хүний ондоочлыг харуулж байгаа олон сайхан өв соёл одоо бидэнд байгаа. Энийг одоо бид нар дэлхийн нийтэд одоо улам таниулж үр хүүхдээ хойч үедээ өвлүүлэг үлдээх явдал одоо их чухал байгаа тийм ээ. Бид нар ч одоо монголоор сэтгэдэг, монголоор амьдардаг, монголоор одоо Монгол хувцаараа гоёдаг ийм сайхан ард түмэн байх хэрэгтэй. Тийм учраас одоо Монгол улсын ерөнхийлөгчийн одоо санаачлахаар эвэлдор энэ жилээс эхлээд Монгол тэмээний одоо өвлийн их наадмыг одоо ингээ уламжлал болгон зохион байгуулж байна. Өнөөдөр бол одоо 1 сарын 24-ний өдөр. Тэгээ 1 сарын 24-ний өдрийг бол одоо Монгол тэмээний өдөр болгож одоо зарлж байгаа. Тэгээ удахгүй одоо мэдээж албан ёсоор бид нар одоо баталгаажуулна. Ингээд одоо Монгол тэмээний өдөртөө бол Монгол адууны өдөртөө дэлхийн адууны өдөртөө болсон шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад одоо нэгдсэн үндэсний байгууллагын ассамблегаар одоо дэлхийн адууны өдрийг 7 сарын 11-ний өдөр одоо тогтсон. Тэгээ манай үндэсний их баяр наадмаар одоо дэлхийн адууны өдөр одоо сайхан тохиож дэлхийн нийтээр одоо адууныхаа баярыг хийдэг. Тэр тусмаа одоо Монгол улсад одоо үндэсний их баяр наадам болж одоо мордман уралдаж тийм ээ 93 наадам болдог. Энэ сайхан цагтаа давхцсан ийм сайхан тэмдэглэлт өдөртэй болсон. Цаашдаа бас одоо Монгол тэмээний өдөртэй болохыг бас үгүйсэхгүй тийм ээ. Дэлхийд дээр одоо хоёр бүхтэй тийм ээ 2 сая тэмээ байдаг. Төвний одоо 500 мянган 4-ний 1 нь Монгол улсад байгаа. Тэгээ бид нар ч бол одоо их бахархах зүйлтэй юм сайхан ард түмэн. Тэгээ Монгол тэмээ бол бас бидний бас нэгэн бахархал, бас бидний бас нэгэн ондоочлог гэж харж байгаа. Иргэжил одоо манай дээр цөлжилттэй тэмцэх олон улсын том хурд зохион байгуулалтаа. Тэгэхээр та яг энэ говийн аймагуд ажиллаж байгаа. За тэмээ бол бас яг тэр цөлжилтийн эсрэг бас нэг таван шуу модын тоонд ороо явдаг. Тэгэхээр ер нь та энэ дэлхийн олон улсын баг хурлаас юу хүлээж байгаа вэ? Ялангуяа говийн бүсд ажиллаж байгаа. Тийм тэгээд одоо нэгдсэн улсын байгууллагын одоо цөлжилтөд тэмцэх 17 дугаар хурал буюу КОП манай улсад одоо энэ жил болон 8 сард энэ бол одоо манай улсад бас асар их ач холбогдолтой юм байна. Нэг өсөндөө дэлхийн нийтийг Монголын одоо цөлжилт рүү бас тийм ээ байгаль орчны нөхцөл байдал руу бас дэлхийн нийтийн анхаарлыг төвлөрүүлж байгаа. Тэр нь бол Монгол улсад ч бас сүүлийн жилүүд одоо бас шар шороон шуурга гэдэг одоо байгалийн онц аюултай гамшиг үзэгдлүүд одоо их гардаг болсон. Энэ бол зөвхөн одоо Монголын асуудал биш тийм ээ. Энэ бүс нутгийн асуудал болж шүү дээ. Тийм учраас одоо дэлхийн одоо байгаль орчны одоо энэ дулаалтай холбоотой эрсдлийн эсрэг одоо дэлхийн нийтээр хамтарч тэмцэхэд бас монголчууд бидний бас нэг оруулж байгаа томоохон хов нэмэр гэж одоо ингэж харж байгаа. Тэгээ яг тэмээч гэсэн одоо манай говийн экосистемийн бас бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Одоо тэмээгээ бид нар улам хайрлах ёстой, өсгөн хөгжүүлэх ёстой. Энэ чиглэлд одоо бидний анхаарч ажиллах ёстой. Үүнд ч гэсэн одоо энэ копи бас нэг ач холбогдол чиглэгддэг гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа.